Монгол улсыг олон улсын улс төр эдийн засаг геополитикийн талбарт цааш төвшөнд авчрах боломжтой олон улс эдийн засгийн коридорын ажил удаашрч эхэллээ. 2009 оноос хойш бол энэ Монгол улс энэ төсөл дээр одоо идэвхтэй яриа хэлцээ хийж эхэлсэн. Гэхдээ өнгөрсөн 6 жилийн хугацаанд бол яриа хэлцээ нэлтрээг байгаа. Бүгд найрамдагчдад ард улсын санаачилсан нэг бүс нэг замын хүрээнд бол 6 эдийн засгийн коридор байгуулах боломжтой. Үүний нэг нь бол Монгол, Орос, Хятад гэсэн 3 улсыг дайран өнгөрч байгаа. За 3 улсын тухайд гэх юм бол эдийн засгийн коридор байгуулахаар бол яриа хэлцээ хийсэн. Гэхдээ 2016 оноос хойш бол яриа хэлцээ удаашрч эхэлсэн юм а. Энэ зуур бусад 5 коридорын ажил бол эрчимтэй үргэлжилж байна. За мөн одоо хөрөнгө оруулалтаа ч гэсэн эрчимтэй татж байгаа. Азийн нийт бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэхэд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 4.4 тэрбум долларыг бол яг энэ чиглэлд зарцуулсан. Харин одоо Монгол улсын тухайд бол хөрөнгөний урсгалаас бол хараахан татаж амжаагүй байгаа юм а. Хэрвээ Монгол улс тогтворгүй, тууштай биш идэвхтэй бус бодлого баримтласаар авах юм бол эдийн засгийн коридорын одоо энэ төслөөс бол хоцрох юм магадaltaй байгаа юм а. Энэ талаар манай сонин Баасан гарагийн дугаартай хүндсэн байгаа. Та бүхэн энэ нийтлэлийг хүлээн авч уншаарай.